одоо санаагийн подкастыг сонсож байна. Би энэ подкастаараа өөрийн уншсан зохиол, номын талаар сэтгэлээ мөн холбогдох орчуулагч, зохиолч мөн өөр нэгэн уншигчтай хуваалцаж явах болно. Удвал охин 6 наснда эхээс үнчирчээ. Ийхүү тэр хойд эцгийн хамт үлдэв. Охины өмнө амаргүй боловч бахтам амьдрал хүлээж байлаа. Эцэг нь ахин гэрэлснээр удвал охин хойд ихийн хатуу гар дор баггүй зовсон юм. Балчир охиноор ямагт хүнд хэцүү ажил хийл гэж үлэн зэлмэн өнжөөж шөнийн бор хоногт адсган дээр унтуулдаг хатуухан ээж таарчээ. Ийм зүдэрч явсан охинтой нэгэн сайхан сэтгэлд хүн таарч гэртээ авчирснаар хувь заяа сайнаар эргэв. Тэр угийн ухаалаг охин болохоор үеийнхнээсээ эрт бичиг эрдэнд нэгтрэв. Тоглож гүөхээс өөрөө мэдэмгүй баймаар 7 наснда охин хошууны тал бичээж 12-той доо яам цэргийн албанд бичээж хийж байсан гэд боддоо. Зохиолч бол хавьяасаа нэн илрүүлсэн удвал их хувь заяа түүхэн роман туйрлаа. Ингэж тэр роман тэр дундаа түүхэн сэтвтэй роман бичсэн анхны монгол эмэгтэй болсон юм. Учир нь эмэгтэй зохиолчид яагаад ч юм түүхийн сэтвээр бичдэггүй байлаа. Хувь заяа удавлыг хөтөлсөөр. Тэр Эрдэмт хавтайн дээр удирдах хавьяастай тул Монголын зохиолчдын хорооны болон эмэгтэйчүүдийн байгууллагын дараагаар ажиллах боллоо. Эмэгтэйчүүд олуулаа сурах ажиллах ёстой. Эмэгтэй хүн дарга хийж чадна гэж тэр үздэг байв. Тиймээс ч өөрөө биеэрээ үлгэрлэнэ. Ийхүү эмэгтэйчүүдээ манлайлан зүтгэсээр олон шийдвэр гаргуулсны нэг нь жирэмсэн, нэл хүүхэдтэй ээжүүд бага цагаар ажиллах амралт чөлөө авч болох тушаал юм. Хүүхдийн ээж хүний гэргий байхын зэрэгцээ хариуцлагатай өндөр албан тушаал хаших амаргүй хэрэг шүү дээ. Гэсэн ч тэр эмэгтэй хүн аливаа ажлыг хийх, албан тушаал авахд ээлтэй нөхцөл бий болгохыг үргэлж хичээсээр иржээ. Тэгэж зогсохгүй ирээдүйн хойчин манлайлагч нартаа захин үлдээсэн юм. Сономын удвал 1921-с 1991 он. Зохиолч эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч. Улбар паблишинг гайхамшигт 50 урам зоригийн түүх номын хэсгээс. Та бүхэн Улбар паблишингийн эрхлэн гаргасан гайхамшигт 50 урам зоригийн түүх номын хэсгээс сонслоо. Сайн байцгаана сонсогчдоо, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Санаагийн подкастны маань 2020 оны хамгийн ихний дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За, энэхүү дугаараар би Цоошин паблишингийн хамгийн ихний бүтээлээр уулзаж ярилцж байгаадаа тун их баяртай байна. Манай зочин хуульч, судлаач, хүний эрх хэдүүлээ тэмцэгч Батуянга байгаа. За, уянга хичээгээ бит хоёр 12 сарын 31-ний өглөө он гарахаас өмнө одоо оны хамгийн сүүлийн өдөр Movement for Change төрийн бас байгууллагын оффист уулзаж ярилцсан. За, тэгээ бит хоёр Улбар паблишинг яагаад үүсгэн байгуулах болсон бэ? Гайхамшигтай урам зоригийн түүхийг гарах болсон шалтгаан болон дөрүүдийн сонгуул, зураачдын сонголтын талаар зарим нэг одоо сэтгэл тод мөргөлдөөж буй болон одоо бас түүхэн хүмүүсийн дөрүүдээс түүчилэн ярилцсан байгаа. За, тэгээ сонирхолтой байх үүднээс бас санаагийн подкастны онцлогоо тусгаад дурдах болгонд нь би номын хэсгээс 2-3 өгүүлбэр бол уншиж багтаасан байгаа. Тийм болохоор сонсоход одоо сонирхолтой байх болоо гэж найдаж байна. Гайхамшигтай урам зоригийн түүх болвол манай Монголын түүхэн бүр аль эрт 13 дугаар зууны үеэс эхлэн өнөөгийн бидний яг энэ цаг үед мөр зэрэгцээ амьдарч байгаа 50 өөр эмэгтэйн түүх, замнал, хүсэл мөрөөдөл гэх зэрэг одоо олон зүйлийг тусгасан ийм бүтээл болсон. За, зураачдын явдал юм бол бас олон төрлөөр зурдаг, олон өөр илэрхийлэмжтэй юм зураачд мөн насны хувьд мундаг алдартай зураачээс эхлээд иллюстрэшнүүд, манга зураачид гэдэг их олон төрлийн насны ялгаатай маш олон цаг үеийг хамарсан ийм бүтээл болсон гэдгийг цохон дурдмаар байна. Ингээд ярилцлага хүлээн аван сонсно. За, ингээд би Women for Change төрийн бас байгууллагын офис дээрээс мянгаагчдыг уулзаад ярилцах гад сууж байна. Тэгээд шинэ жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Хуучин оноо айтайхан үдчихэж байгаадаа баяртай. Шинэ оноо айтайхан өгтөн гэж бас найдаад сууж байна. Улбар паблишингийн хамгийн анхны бүтээл бол гайхамшигтай урам зоригийн түүх байгаа. Тэгээ Улбар паблишинг үүсгэн байгуулах болсон шалтгаан гэх юм уу? Яг тэр гоё инспирэшн, урам зориг ханаас эхэлтэй? За, Улбар паблишинг нээж гэж яг бодоагүй. За, бүр яг
ээж болсноос хойш гэх юм уу 7 жилийн өмнөөс ээж болсноос хойш илүү хүүхдийн номнуудыг их шүүж эхэлсэн л дээ. Нөгөө хүүхдэд айтайхан ном уншуулчих гад шүүж эхэлсэн. Угаасаа уран зохиол болоод бусад төрлийн номнуудын бол би бол этэ дүү уншигч нэг. Тэгээд тэр шүүлтүүрээрээ нөгөө талдаа бас би үндсэн мэргэжил маань хуульч. Тэгээ хүний эрхийн ерхий дагуулгатай ажилтдаг хүн. Тэгэхээр нөгөө хүүхэдтэй сайн уран зохиол уншуулах нөгөө талдаа бас одоо шинэ нийгэмд бэлтэж байгаа шинэ 100-д бэлтэж байгаа хүүхдийг хүний эрхийн мэдрэмжтэй агуулгатай хүн ялгадаггүй хүн хайрладаг тэгээ тиймэрхүү хүн болгож өсөхийн тулд тэрэнд тохирсон ном уншуулах шаардлагатай болсон. Тэр номнууд хараахан тийм сайн байгаагүй. Монгол хэл дээр ялангуяа байгаагүй. Тэгээд англи хэл дээр бол хангалттай чөлөөтэй их байсан. Тэгээд тэр үеэс эхлээд хүүхдтэй ном уншуулах юмсан гэд хүмүүс та нар тийм ном гаргаач, ийм ном гаргаач гэдэг юм уу ярилцаад яваад идэг байсан. Гэхдээ юу гэж л нэг тусдаа номын бизнес хийгээд ном гаргаа явж байгаа хүмүүс миний хүснээр ном гаргаа явж авах. Тэд нар чинь тусдаа өөрсдийн гэсэн ажлын төлөвлөгөөтэй хүмүүс байж таараа. За ингээд нэг тиймч ном гарах юмсан, иймч ном гарах юмсан, тиймч номны санаа байна. Эсвэл тэрийг ч орчуулчих юмсан гэдэг бодлууд явсаар байгаад 7 жил болчихж байгаа гэсэн үг. Тэгээ энэ дундуур нь яг хүүхдэд зориулсан янз бүрийн пэйж дээр ажиллаулаад пэйжээ хандалтч сайн тэгээ контентуудаа ч аягүй сэтгэл гаргаж бэлддэг байсан. Тэгэнгүүт тэр сошиалар урсаад өнгөрөх мэдээний дунд мэдээ бэлдээ сухал бас тийм ч үр дүнтэй байхгүй байгааг ойлгож байсан. За энэ бодлууд ингээд санаа байж байгаа. Нөгөө талд нь 3 жилийн өмнөөс эхлээд одоо энэ гайхамшигтай урам зоригтой төгс номны санаа орсон гэх юм уу? Санаа ороод дөрүүдээ ингээл алгуурхан судалж эхэлж исэн. Тэр үедээ олгтой бас тийм дөрвтэй судлахгүй л дээ. Энд тэнд явж байгаа л нэг тийм эмхтэй байна гэх юм бол хадгалаад авчдаг. Тэгэж явж агаад одоо яг жилийн өмнөөс гэсэн үг 18 оны 12 сараас за эхлэе гэд тэгээд явж байгаа гарахаар болоод янгуут ялтчгүй нэг тийм тусдаа би даасан хэвлэл нийтлэгчээс гарах нь зүйтэй юм байна гээд. За тэгээд нөгөө энэ хоёр санаанууд нийлээд Олбор паблишингийн эхлэл болсон юм. За тэгээд Олбор паблишингийн хамгийн эхний ном бол Гайхамшигтай урам зоригийн түүх гэж ном байгаа. Цаг хугацааны хувьд ингэж таарад энэ ном бол эхний ном болчихлоо. Гэхдээ хийгдчихсэн номны ажлаа гэх юм бол бас анхны ном бол биш байгаа. Тэгэхээр тэр яг анханасаа хийжсэн тэр ном болохоор одоо Олборын баг 3 дахь ном болж гарч магадгүй юм шиг байна. Тэгэж эхэлсэн байгаа. Тэгээд надаас гадна бас 2 3 хүн байгаа. Нэг нь болох юм бол график дизайнер Төгс Жаргал гэж байгаа. Төгс Жаргалыг одоо мэдэх бах. Номын хавцсны дизайнер. Тэгээд найзууд нь бид нар шоолохдоо бол coworking гэж шоолдог тийм хүн байгаа. За тэгээд бит хоёр байгаа. Тэгээд дахиад нэг 2 хүн байгаа нь болохоор одоохондоо нөгөө санаагаа гаргаад нийсэн чсэн төрч чөлөө авчихсан байж байгаа. Тэгээд тэр үедээ буцаж иргэн ирэхтэй ил тод болох байхаа гэж бодож байна. Тэгээ гайхамшигтай урам зоригийн түүхий хүмүүсээс дөрүүдийн нэг яаж сонгосон юм бол гэдэг юм сонирхож байсан. За энэнийг болохоор анханасаа хэлбэрээ хүүхдийн байлгахаар ч яг тооцож эхлэегүй юм. Хэдэн жилийн өмнөөс хадгалсан гэдгсэн тий. Өмнөх үгэн дээр ч бас байдаг л та. Бидний хэдэн залуусын зүр Монгол улсыг хөгжиж цэцэглэхэд нь одоо хэн оролцсон юм бол гэдэг асуулт бол сонирн байсан. За одоо хэдийгээр одоо улс орны амьдрал эрентэй бараантай тэгэл сүрэг мэдээлэл нэг болохгүй бүтггүй байгаад байгаа юм шиг боловч сайн тал нь их байгаа. Тэгээ ямар ч гэсэн тусгаар тогтносон Монгол улсуудын хүртэл 2019 он хүртэл байж байгаа гэдэг. Тэгэхээр энд хүмүүс оролцсон байж таараа. Тэгэхээр энд хэн оролцсон юм болоо гэдэг асуулт нэгдүгээр сонирн байсан. Хоёрдугаар 10 жилийн түүхийн хичээлийн боловсрол. Тэгээд их сургуулийн түүхийн хичээл. Тэгээд уншсан мэдсэн. Тэгээд хэвлэл мэдээлэл метиагаар цацж байгаа энэ нөгөө нэг бүтээгч эрхмүүд, мундаг эрхмүүд гэл янз янзын тий контентуудын цаана тэр дөрүүд нь дандаа голцоо эрэхтэй байгаад байдаг байсан. Тэгэхээр цаана бид нэр энэ цаана нэмэгтэй хүн байсан болоогүй юм болов уу гэж бодож судалж эхэлсэн. Тэгээ 3 жилээс хадгалж байсан гэдэг нь эхэндээ болж явах явцаахан дандаа тийм ахтагч гэдэг агуулгууд анхны энэ гингүүт хадгалж аваад байсан. За тэгээд судалгаа эхэлж байгаа. Судалгаа эхлэхдээ бол юуны төрөнд бол илүү уншиж ойлгож чадхаараа монгол хэлээр
хайж эхэлж байгаа. Кирилл монгол хэл дээр гэсэн үг. Тэгээд түүхийн номнуудыг бүхэлд нь л уншиж байгаа одоо амрын Монголын төвч үед юм уу те ингээл бүхэлд нь бүгднгээс нь эхлээд уншиж эхлээд явцдаа нэг юм ойлгосон нь үнэхээр тэр түүхийн сурах бичиг юмнуудад үнэхээр юу юм бэ? Эрэгтэй дөрвөл байгаад идэх юм байна гэдэг талаас нь олж харсан. Дараа нь болохоор дахиад судлаад явахдаа тэгж харчгаараа ингэж бодохгүй юу? Эмэгтэйчүүд цөөхөн байна гэж бодохгүй юу? Тэгээд ингээд их сурвалжийн хүрээгээ өргөтгөө л уншаад л яваад тах тусан бол нэг тийм цөөхөн байгаагүй. Харин чангалтай олуулаа байсан. Зүгээр түүхийг бичээд байгаа тэр хандлага нь эр төвтэй байгаа учраас нэг талдаа эмэгтэйчүүдийг бичээгүй байна. Нөгөө талдаа тухайн үеийн цаг үеийн онцлогоос болоод зүгээр эмэгтэйчүүд зарим үедээ цөөхөн байсан юм байна. Чадахгүй мэдхгүй дээ биш зүгээр цаг үеийн тэр онцлогоороо эмэгтэйчүүд даван гараад амжилт үзүүлэхэд ч бас хэцүү л байж гээ. Тийм хэцүү байсан ч гэсэн эмэгтэйчүүд бас байсан. Ингээд судалж байгаа дөрөв судлаад яг үндэ 114 болчихсон. Тэгээд тэрнийхээ дараа энийг яаж бичиж хүнд хүрэх үү гэдэг асуудал гарч ирнэ дээ. Тэгэхээр насан туршид зориулаад намтарчилсан байдлаар ч юм уу гарах чи гэж бодохгүй юу. Тэгэхээр нэг уншигчийн хүрээгээ нэгдүгээр томих гэдэг юм шиг санагдсан. Энэ одоо манай ном жишээ нь хүнийг ингэж тодруулж хүн төвтэй намтар төвтэй бичсэн анхны монгол ном ерөөсөө биш. Ийм ном зөндөө байгаа, баг 20-од байгаа. Бас эмэгтэйчүүдийг онцлоод бичсэн ийм намтарчилсан ном бас анхных нь бас биш. Дахиад байгаа. Жишээлх юм бол Казакийн шилдэг бүсгүүчүүд гэдэг номч байж ах шиг. Эсвэл нөгөө алдарч тхийн отонтой эмэгтэйчүүдгээ байж ах шиг. Эсвэл Монголын эмэгтэйчүүдийн холбооны эмэгтэйчүүд гэдэг ч юм уу тий. Тийм намтартай номнууд зөндөө байсан. Бүгдийг нь уншсан. Гэтэл тэр номнуудыг би энэ судалгаа хийх явцдаа анх удаа мэдсэн. Тэгэхээр бичлэлтийн хувьд бас жоохон олон нийтэд хүрэхэд тийм сонирхолтой биш хэлбэрээр бичигдсэн байна да. Нөгөө талдаа тэр номнууд нь дүрийнхаа нөгөө нэг сэтгэлийн байдал тэр амжилтанд яаж хүрсэн, яаж унсан тухай юм байхгүй. Зүгээр нэг тийм CV шиг тий resume шиг хэлбэртэйнүүд байгаадсэн. Тэгэхээр энэс өөр байх юм байна гэж бодсон. Ингэж явахдаа нэг талынх нь үнцэг тэр нөгөө талдаа угаасаа уншдаг мэддэг судалдаг хүн бол би бичсэн бичээгүй энэ гайхамшигтай байсан байгаагүй судлаад уншаад явна тэр том тексттэй том номнуудаасаа. Тэгэхээр энэний зорилтод бүлэг нь илүү хүүхэд өсвөр наснд хүрэгчд байх юм байна гэдэг. Тэгж явсараад энэ номны энэ хэлбэрлэлээ орж ирсэн юм байгаа. Тэгээ нөгөө талдаа нөгөө улбар паблишн дээр бас нэг зургийн талын хүн байна гэдгсэн ш тэр сайнер. Тэгээд угаасаа миний найзуудын ажиллаж амьдарч ирсэн хүрээ бол ялцчихгүй зураачд утга зохиолынхан байгаа. Тэгэхээр эднэртэй хамтарч яаж ажиллах вэ гэдэг үзнээс энэ хэлбэрлэлээ орсон юм байгаа. Судалгааны хувьд бас нэлээд өргөн ажилласан харагдчихжээ. За би нэг хүнийг хайгаадах. Амьдарч исэн хугацаанд тэд орчин гэж бичсэн. Тэгээд яг энэ нөгөө бүр тэр цаг үедээ яг хэд хаана төсөн гэдэг нь бас тодорхойгүй. Тийм хүний судалгаа хийх хэрэг байсан бэ? Сая нөгөө эхлээд нөгөө Кирилл монгол хэл бичгээр уншсан гэдгсэн штэ. Тэгэнгүүт тэндээс өөр их сурвалжууд монгол бичгээр гараад ирэх. Тэгээ тэр болтох. Тэгээ монгол бичгээр архивыг ухаж байгаа юм л да. Тэгээд яг тэр хүндрэлтэй байсан. Монгол бичгийн чадвараас гадна нөгөө тухайн үеийн монгол хэлний үгсийн сан, үгийн нариулга зүй энэ бол биднэрт их сонин шин байсан. Тэгээ энэ явцдаа болохоор ямар ч гэсэн бид нар бол нэг капиталист монгол хэлээр ярьж бичээд байгаа ойлгосон. 90 оноос өмнөх тэгээд 21 оноос хойшоо гээд нэг 70-80 жилийн түүхэн дээр бол яалтчгүй нэг тийм социалист монгол хэл бол байгаад илээ. Тэрнээс урагшаа болохоор яалтчгүй нэг тийм язгуурын монгол хэл байх шиг байгаа. Монгол бичгээр хэлсэн. Тэгэж их сурвалжуудаа хайжсан. Тэгээд наа чи нөгөө орчим гэсэн нэг хоёр дүр байгаа. Тэр нь болохоор чин тайх уу хатан. Тийм нөгөөх нь болохоор хотол цагааныг хичээд цаг үеийн бөөнд нь орчим гэсэн хүн байгаа. Хоёр хүн байгаа. Тэнгүүд нас орсон бурхан болсон онд тийм тодорхой баттай тогтоогдоогүй бол бид нар шууд орчим гэж авсан. Зарим судлаач нь 37 онд нас орсон, зарим нь 38 онд, зарим нь 36 он гэж байгаа тохиолдолд бид нэр 30 хэдэн он орчим тий 30-аад оны дундуурч гэдэг юм уу тэгэж авч явсан байгаа. Тэгэхээр нөгөө энэ чинь хүүхэд уншин гэдэг утгаараа бид нар судлаачид тогтоогоогүй юмыг аль нэгнийх нь авахгүй тухайн хүүхдэд тэр орчим гэдгээс нь ургуулаад судлаад өөрийнхөө хувьд оныг нь хэдэн он гэж өөртөө итгэх боломжийг нь бол үлдээх ёстой гэж үзээд тийм байгаа. Зурагт ном учраас бас зураачтай ярих болохгүй бах тийм.
Тэгээд зураачдын талаар бас яа цангуу. За хоёул ингэ яриа. Дөрүүдээ бол та судлахтаа бол ингээд бүхэлд нь аль чадхаараа бүх цаг хугацаанд нь шүүсэн. Номондоо яг 100 гаруй болцсон гэсэн шүү дээ. Номондоо бол шүүж оруулахдаа яг 50 эмэгтэйгээр таслаад энийгээ оруулахдаа цаг хугацаа болгоноос төлөөлөлтөй пропорцорж оруулахыг хичээсэн. Одоо хаттаас 2 хатан байж ах жишээний. Тэгээ социализмын одоо хэлмэгдүүлэлтийн үеийн 1900-аад оны ихэр төрөд 30-ад оноор сүмэн бурхан болчихсон хүмүүсээс тэгээ яг социалист нийгэмд ажиллаж бүтээжсэн эмэгтэйчүүд нөгөө хэсэг нь болохоор социализмын үед боловсролоо олж аваад тэрнийхээ үр шимийг арчилсан 90-ад оноос хойш гаргасан. Тэр бол бас тэр тухайн хувь хүмүүсийн хувьд бол хоёр нийгмийн шилжилтэн дээр ажиллаж хөлтмөрсөнээр бас бидний одоо миний амьдарч байгаас илүү тэр хүнд бол зориг шаардсан байж таараа хэцүү байсан байж таараа тэгээд сонгосон. Тэгээд 90 оноос хойш төрсөн хүн хэм бэ гэж бас хайж байгаа. Тэгэж сонгосон. Одоо 90 оны дүр бас байж байгаа энэ дэр бямсрэнгээ дүр байж байгаа. За ингээд аль болох ингэж шүүсэн байна. Тэгээд дахиад цаг хугацааны хувьд тэгж ангилсан мөртлөө нөгөө анхдагч тэд шинийг санаачлагч тэд яг академик боловсролоор явж байгаа хүмүүс тэд за урлагийн салбараас тэд спортоос тэд гээд пропорцолж явсан тэгж оруулсан байгаа. Яг хуу энэ шүүлтэн дээр жаа хэцүү юмнууд байсан. Манай Монгол улсын одооний тэр онцлогоос хамаарат урлагийнхан спортынхан бол их тод дөрүүд байдаг. Тэд их олуулаа. Тэдрээс үнийг сонгох бол бас хэцүү байсан. Төөхөн үнийг оруулж ирэх. За ингээд дөрүүд ингээд болчихж байгаа. Зураачдыг сонгохдоо яг адилхан энэ дөрүүдтэй хандсан шиг хандхыг бол хичээсэн. Юуны өмнө энэ номон дээр зураачтай эрэгтэй эмэгтэй гэж ялгаагүй зөвхөн эмэгтэйчүүдийг оролцуулаагүй. Энэ нь бол бас цаана учир шалтгаантай. Эмэгтэйчүүдийг эмэгтэй түүх бичиж байгаа, эмэгтэй түүхийг гаргаж ирж байгаа. Тэгэд энэ дээр оролцож байгаа уран бүтээлчдийн баг нь дан эмэгтэйчүүд байх ерөөсөө албагүй. Яг тэр эмэгтэй хүнийг магтдаг нь зөвхөн эмэгтэй хүн байж болохгүй. Хоёрдугаарт нөгөө бид нэр хоорсоо эрэгтэй эмэгтэй буюу хүүсийн дайн ерөөсөө хийгээгүй байгаа. Тэр санаагаа бол мэдчихсэн болохоор хайлж оруулахыг хичээсэн. Гэхдээ яг хувьчлаад бодох юм бол эмэгтэйчүүд нь жоохон түлхүү байгаа. Энэ нь болохоор эмэгтэйчүүд илүү олон байх үднээс сонгосон яг хэрэг биш. Уран бүтээлчдтэй анханасаа 50 зураач тандаа биш 60 зураач тандаад яаж яхад хөөсөө харцгаа ерөнхийдөө тэнцүү бариад байсан. Гэхдээ яг бүтээгдэхүүн гараад ирэхэд бол эмэгтэйчүүд нь илүү хугацаанд амжуулаад өгдөг ч юм уу эсвэл энэ төслийн зорилгыг илүү сайн эмэгтэй зураачд илүү сайн дэмжиж ойлгоод оролцсон тал бас байгаа даа. Тийг нэгдүгээр тэр байна хүүс, хоёрдугаарт нас гэж байгаа. Хамгийн залуу зураач маань юу вэ? 19 дэх байлгүй. 2002 оны охин. Тийм 17-той. Тийм 17-той охин байж байгаа. Хамгийн настай дүр маань 66 илүү 7-той төгс аян зураач байгаа. Тэгээд 60-тэй дүр байгаа, 50-тэй зураач байгаа, 40-тэй зураач байгаа, 30-тэй байгаа, 20-тэй байгаа, 19-тэй байгаа гэж юм 17-той байгаа гэд насаа бас ангилахыг оролцсон. Энэ нь болохоор яг насны төлөв зураачд оруулах. Нөгөө талдаа энэ юунаасаа дагаж гараад ирсэн юм. Зураачтай сонгохдоо аль болох олон төрлийн арга барилтай зураач нарыг оролцуулахыг хичээсэн. Уламжлал тийм реалист зураачд оруулахыг хичээсэн. Тэгээд одоо contemporary ч гэдэг юм уу тийм орчин үеийн тэр урлагаас хүн оруулахыг хичээсэн. Тэгээд зураасан зургаас хүн оруулахыг хичээсэн. Манга комик зурдаг хүнээс оруулахыг хичээсэн. Тэгээ бүр хатгамалч хүн дээр санал тавиад тэгээ яг illustration буюу тийм график дизайнер зурдаг хүнийг оролцуулахыг хичээсэн. Ингээд ангилаад төрлөөр нь ангилсан чинь яалтчгүй насных нь ялгаа нь өсөөсөө гараад ирсэн л дээ давхар. Манга комик зурж байгаа нөгөө 17-той охин ч илүү залуу зураачд манга комик зурж байгаа. Энэ яалтчгүй энэ одоо энэ залуу үеийнхний сонирхож байгаа стил нь мөн тэгээ 20-тэй 30 хүрч байгаа гингүүд голцоо график дизайнер illustration зурдаг хүмүүс байгаа юм. Тэнгүүд нөгөө реалист зургууд руу ороод ирэхээр илүү ахмад насныхан ч юм уу тий.
ингэж зураачдыг сонгосон байгаа. Тэгээд нэг хэлэх юм нэг дүр дээр хүн нэг зураачаар зуруулаад тэр нь амжилттай болоо шууд хүлээгээд авсан тохиолдол ерөөхдөө ихэнх нь байгаа л да. Тэгэхдээ бас зарим зурагтууд 2 3 зураачд хандсан тохиолдол байгаа. Эхлээд санал тавьчихсан тохиолдол зураг нь хүрээд ирлээ. Зураг нь бол хангалттай сайхан гоё. Шүүгээд ах юм байхгүй. Гэхдээ нөгөө номны текст рүү оруулна гэхээр номонд оруулах гэхээр номын зураг гэдэг чинь бас арай өөр байд юм байна л да. Тексттайгаа уялдах, номныхаа нийт концептаа уялдах гэх мэт эсвэл зүгээр хитрхи хар бараа зургууд илүү гонхтой ч юм уу тий. Илүү тийм дарк талын зургуудыг бол ялтчгүй хассан. Номны концепт зур уран зургийн түүхүүд байгаа. Тухайн дүрийн зохиолоос нь тэр хүний тэр тухайн хүний амьдралын тэр түүх нь харагдах хэвээр. Зурагнаас нь бас зураачаа өөрийнх нь тэн дээр ажилласан тэр түүх нь буюу тэр утга санаа ч юм уу тийм харагдах хэвээр. Тэгэхээр тэр нь жоохон хараахан намтаа уйлдахгүй байсан болохоор хассан зургууд ч байгаа. Тэгэж хасах бол маш хэцүү байсан. Яагаад гэвэл өрөөсө голоод тах тийм муухай зураг өрөөсө биш. Бид нар энэ Монгол байгаа хамгийн сайхан мундаг зураачдад санал тавьж ажилласан болохоор та судалгаа хийх хацтай ер нь бол ихэнх түүхийн баримтууд одоо капиталист монгол хэлээр бичигдсэн байсан гэдэг шиг судалгаас шин зүйлүүд олж мэдээж нээсэн баг. Тэгээ таны хувьд яг өөр ямар нэг тийм нүдийг таньсан үйл явдал юм уу түүх байсан уу? За дүр болгонтойгоо шахуу баг тэгэл зүрхний гүн холбоотой болж хувирсан. Одоо тэгээ дүрээ өмөрөд идэг тийм өвчтэй болсон. Бас зураачаа өмөрдөг өвчтэй болсон. Шинээр мэдчихсэн юм тэгэхээр тухайлах юм бол дамтны пагам дулам гэж дүр байгаа. Бол олон зүйлийн анхдагч эмэгтэй. Монгол, Хятад, Герман, Орос, Манч хэл мэддэг, шүлэг найраг сонирхдаг гэхээр хичнээн мундаг эмэгтэй байсныг төсөөлж болох үзье. Түүнийг ердөө 14 настайд нь хүнд богтлон өгчээ. Пагам дулам жилийн дараа хайр сэтгэлгүй нөхрөөсөө зугтав. Гэрийн сургуулиар бичиг үсэгт нэгэн тайлагдсан пагам дулам багшийн сургуульд сурснаар манай улсын анхны багш нарын нэг болсон юм. Удалгүй тэр өөртөөгөө адил багш эмэгтэйчүүдийн хамтаар анхны эмэгтэйчүүдийн байгууллагыг байгуулав. Тэгээд зогсохгүй дараагаар нь сонгогдлоо. Ийхүү пагам дулам эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах зэргээр эрх чөлөөг нь илүүлж, эрхийг нь дээшлүүлэхэд зорьсон олон ажлыг санаачлан эхлүүлсэн юм. Тэр бас эмэгтэйчүүдийн санал хэмээх эмэгтэйчүүдэд зориулсан анхны сэтгүүлийг эрхлэн гаргалаа. Түүний зорилго нь өөр шиг олон эмэгтэйчүүдийг соён гэгээрүүлэх байлаа. Сэтгүүлээрээ дамжуулан тэр бичиг үсэгт дөнгөж тайлгдсан эмэгтэйчүүдэд нөлөөлж зорьсноо биелүүлжээ. Сэтгүүл гэдэг зүйлийг эмэгтэйчүүдийн саналгаа сэтгүүл 24 оны хавар 3 сард анх гарах гэсэн улирал тутамныг гаргахаар шийдээд анхны эрхлэгч нь бас пагам дулам байсан. Энэ эмэгтэй бол насад орж ихнэр байтугай хүн байна. Тэгээд угаасаа Герман руу явсан анхны эдэн Монгол оюутнуудын нэг шүү дээ бас тий. Гэтэл бид нар насад орж ихнэр гэдгээс нөр мэдээлэхгүй асуурсан юм байна. Энэ бол бас жоохон харамсалтай байсан. Тэгээд бас нөө чин тайх хатан гэдэг байгаа чин тайх байна. Хунтай хэмээх нэрийг та нар өмнө сонссон байх. Төв аймгийн Дэлгэр хаан сумын нутагдах дуутын хаданд түүний бичсэн гайхамшигт шүлэг дураах бөгөөд цогтын хадны бичээс химээдэг. Чухамдаа цогт хунтайжийн ээж чин тайхуу хатан хүүгийнхээ авьяас бэлгийг тэтгэн эрдэнтэй болгон өсгсөн юм. Эрдэм мэдлэг нэвтэрсэн чин тайхуу хатан бол Чингис хааны алтан ургийн гэрсэнд жалаар хунтайжийн удам Баара хошуучийн хатан билээ. Тэрээр хүүхдүүдээ судар номд ямагт шамдуулна. Тиймээс ч хүүхдүүд нь шүлэг зохиолд шимтэн өсжээ. Тэдний дундаас хөвөн цогт хунтайж ээжийнхээ авьяас бэлэг чанарыг өвснөөрөө аргагүй онцгойрно. Энийг болохоор айгүй сонин олж мэдсэн. Мэл богдын намтрыг би зүгээр 100 өөр шалтгаанаар уншаад мэл богдын намтрыг одоо миний үеийнхэн энтрийн хүүхдүүд ихэнх нь мэднэ л те. Тэгсэн чинь мэл богдын төгсгөл дээр энэхүү мэл богдын намтрыг цогтойж болон чин тахуу хатны тэр цэцэлтгүй сайхан дэмжлэгээр ингэж хөрвүүлэн үлдээлээ энэ төр гэсэн утгатай сүүлийн дөрвөн мөр байсан. Дээр нь цогтын балгасны тэндээ балгасан дээр бас бичээс байдаг чин тайхуу гээд. За тэгээд чин тайхыг нь судалсан. Тэгсэн чинь бас яалтчгүй л нэг тийм соён гэгэрүүлэгч хатан байсан. Тэгээд цогтойжийн тийм бэлэг оюунтай
яруу найргийн онгод авьяастай тий тэр мөр нь бол ялцчихгүй тэр ээжийнх нь гэрээ хүмүүжлийн үр дүн мөн байсан. Нөгөө талдаа цогтын балхас орчим одоо балхас болсон цогтын цагаан байшин гэдэг тухай үед нэртэй. Тэр үе бол цогтойж болон чин тахуу хатан хоёрын санаачлагаар тухайн үедээ тэр үеийн Монголын одоо шинжлэх ухааны академи маягийн тийм эрдэм соёлын тэр төв нь болсон газар байсан. Тэгээд тэр үндэ цаадаа тэр цахилын цагаан байшин энтертэй номын өргөө энтер байгуулаад тэрийг хариуцуулах тэр үүднээс хөх хотын цорж гүйш хахад тийм нэртэй тэгтээ эрдэмтээ эдтэй лам бод мэл богдын нам тэрийг орчуулуулахар юм л да хүсэл тавьж байсан гэх жишээний ийм дүр байгаа бас айгүй сонирхолтой байсан. Яагаад сонирхолтой вэ гэхээр нөгөө эрдэм оюунд хатан байсан гэдэг нь сонирхолтой. Дээр нь одоо Монгол хаттыг гүнзгийрэг ч юм уу одоо ингээд тал талаас кинонууд янз бүрээр гараад баатар талаас нь харуулж байгаа зөв нөгөө талдаа нэг тийм агтл тэрнээс нь бас ангид бас нэг өөрхөн бэжсэн жах жишээний ч юм уу тэргээрээ сонирхолтой хат байсан. Тэгэхээр хаттаас одоо хотол цагаан чин тайхаа хоёр л орсон гэдэг чинь шүү дээ. Тэнгүүт нөгөө ануу хатан оруулаагүй мантаацсан хатныг оруулаагүй ч гэдэг юм уу тий. Асуултууд байсан. Одоо нөгөө шинээр судлагдчихсан юм сорогтон ч юм уу тий. Тэнгүүт нь бид нэр болохоор тэрийг манай номонд өөрийн гэсэн үнцэг бас байртаараа нөгөө талдаа хангалттай бас дажгүй судлагдаад явж байгаа. Тийм ихтэй зохиолч зөндөө биччихээн гэдэг юм уу. Тийм болохоор дахиад нэг шинэ дүрийг л танилцуулъя гэж бодоод тэднийг орхисон байгаа шүү. Мэдээж нь та зүрх сэтгэлээрээ гүн холбоотой болсон гэсэн ш дөрүү дээрээ. Тэгэхээр таны одоо яг хувь дотоод хүнтэй аль дүрнийг л ойрхон санагдсан бэ? Яг адилхан байна гэж ахгүй ч гэсэн илүү тийм ойрхон. За янз янз дөө би нөгөө эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагад бас тэгээ Women for Change гэдэг 10 жил ажиллаж байгаа. Миний бүтэн цагийн ажил биш би зүгээр сайн дураараа ингэж чөлөө цагаа зарцуулж ажилтдаг. Тэгээ эмэгтэйчүүдийн эрхийн талаар ажилтдаг гэсэн. Энэ талаасаа болохоор манай тэр юу дүр бол маш сэтгэл төрүүлсэн. Тэр хогийн эрдэнэ чимэг гэдэг дүр бол маш сэтгэл бас хүрсэн. Тэгээд зүрх сэтгэл бас урагдчихсэн. Энэ хүн болохоор циркийн акробат чинь нисгч эмэгтэй циркийн нисгч эмэгтэй. Хүмүүн шаламгай аливаад суралцах гэж түүрддэггүй эрч хүчтэй охиныг эрдэнэ чимэг гин. Тэрээр циркийн сургуульд хүүхэд элсүүлнэ гэж сонсоод шалгуулахыг хүсжээ. Тэгэхэд 500 гаруй хүүхэд шалгууснаас 2 хон охин шалгарч үлдсэнийг нь эрдэнэ чимэг. Ингэж тэр циркийн нисгч буюу акробатчин болсон юм. Удалгүй тэр Монголынхаа бүх аймаг сумдаар аялан тоглож циркийн алдартай жүжигчин боллоо. Хүмүүсийн хайр талархал алга ташлан дор ёстой л гэлзэж байж. Гэвч ажлаа тараад харахад байдал огт өөр. Гэрт нь үзэгчдийн шиг халуун алга ташил хайр хүнлэл гэж байхгүй байлаа. Голцоо архинд халандсан суух нөхөр нь түүнийг цохиж зоддог байлаа. Эрдэнэ чимэг бүсгүй хөгөрч хавцсан нүрээ үзэгчдээс нун хамгийн зузаан ингэсгээр халахлан байж тайзнаа гарна. Нэг л өдөр тэр хайр бол хизээч нэгний айлгадаг зүйл биш гэж ойлгосон юм. Эрдэнэ чимэг одоо 100 бүр их орондоо ирж хөдөөгийн сумдуудаар аялан циркийн тоглолтоо үзүүлэнгээ. Гэр бүлийн хүчирхийлэл бол буруу гэдгийг олон нийтэд ойлгуулдаг. Одоо болохоор Америкт амьдардаг. Тэгээд Америкийн Миннесота мужийн тэр хамгийн том циркийн сургуулийн ахлах огш идэг. Энэ сургууль нь болохоор дэлхийд даяараа тэр циркийн хамгийн сайн сургуулийнх нь нэлтэй. Өөр тэрнийхээ хажуугаар Мантухай цирк гэдэг нэртэй циркийн зөвхөн монголчууд тэнд ажилладаг цирк Америкт ажиллаж тойр аялал хийдэг. Тэгээд ингэж ажиллаж байгаа тэр хүн жилийн турш мөнгөө цуглуулад тэр мөнгөөрөө юу хийдэг вэ гэхээр жил болгон Монгол Америкийн тэр циркийн шавнартайгаа ирээд одоо Монголд ажиллаж байгаа циркчтэй хамтраад хөдөөгийн сумдаар циркийн үзүүлбэрийг үн төлбөрхөө цирк үзүүлж явдаг гэсэн үг. Одоо циркийн урлаг өөрөө бас өргөн хүрийг хамархаа болцсон. Тийм энэ үе дээр циркийн урлагийг одоо хүүхдүүдэд ялангуяа тэр сумн дээр байгаа хүүхдүүдэд үзүүлж нэг талдаа нүдийг нээж байгаа. Нөгөө талдаа ингэж явах зураа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг мэдээллийг үн төлбөргөө өгч явдаг. Эндээс хуульчтай сэтгэл зүйчтэйгээ явдаг. Тэгээд энэ нэмэгтэй болохоор хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн тэр 24 цагийн лавлах хуцсны бас санхүү зардлыг бас санхүүжүүлдэг гэж байгаа. Тэгээд энэ л болохоор сүүлийн 10 жил төгсрөлтгүй хийж байгаа. Тийм
маш даруухан. Одоо чи мэдхгүй л байгаа зү тий. Тий мэдхгүй ихтэй хийгээл явж идэг. Энэ амьдрал руу орсон шалтгаан гэхээр дүр маань өөрөө энийг ярих зөвшөөрөл өгсөн болохоор би ярьж байгаа шүү. Хангалттай ярьж болно. Үнний юм чинь гээд энэ эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэл буюу нөхрийнхөө тэр дарамтанд 10 жил амьдэрсэн. Тэгээд байнгын зодонтой харталттай зодуур нүдүүртэй нэг удаа бүр ирүү шүдээ хуглуулж ярьж байсан гээд тэгээд хуглуулах тэгэж хурцдаг болсон шалтгаан 10 жилийн анхны ахиртайгаа суугаад хүүтэй болоо. Тэгээд энэ маань засран сайжирна биел болохгүй юм ч гэдэг юм уу тий. Ингэж явж байгаад нэг өдөр өөрөө одоо ботсон юм л да хайр бол одоо юм байна гэж байхгүй. Хайр бол ингэж намайг зодоод байж идэг хайр гэж байхгүй. Эсвэл би нөхрөөс айгаад явж идэг хайр гэж байх ёсгүй. Эсвэл энэ хүн акробатчин гэсэн шүү дээ. Тэгээд хэдий хүүтэй ч гэсэн заримдаа тэр нөгөө нэг менежер содиш харих болгондоо дээр ингээд дүүлж явхад оос тасарчхаасаа гэж боддог байсан. Тэгвэл би хүчин яагаад ингээд хүч юм бол би орой очиж тийм юм мэдрэхгүй гэж бодож ордог байсан. Тухайгаа ярьжсэн. Тим юм туулсан. Тэгээд пүүгээ аваад цогцсон гэсэн гэрээсээ. Тэгээд нэг циркэнд агчинд очсон чинь нөхөр нь хайсаар агаад ирээд тэгээд уйлж унжаад бүр циркийн дарга нь хүртэл ирж оролцоод одоо эвлэр одоо зүгээр амьдарцгаа гэх. Тэгээд айгуу сайхан ойлголцсон юм шиг байсан чинь очиж харангуйтаа цогцсон байрсан гэдээ дахиж задуулаад тэгээд ингэж өрөө нүрэндээ айхтар гэмтлийн дээр авсан гэд. Яг тэр үеэр нөгөө угаасаа айгуу алдартай мундаг циркч тэр үеэр нь Америкаас нөгөө циркийн том компаниж манай циркчдийг хараад ирсэн чинь гоо санал тавьсан байлээ л дээ. Тэгээд явсан чинь 2 жилийн гэрээ тийм дуусаад буцах болсон. Буцаж болохгүй ийшээ ирүүл дахиад тэрнтэйгээ авчирна. Тэгээд тэндээ тэр эмэгтэй за метр 50 см хүрэх юм уу айгуу намхан жижиг эмэгтэй. Угаасаа нисэгч акробатчсан жижигэн бийтэй хөнгөн шалангаа байдаг. Тэр эмэгтэй өдрөн цирктэй тоглолцоод оройн мөнгө олохын тулд тэр циркийн бүх хэрэгсэл тоног төхөөрөмжийг хураадаг тийм хар ажил нь хийдэг байсан юм дэргээд. Тэгээд өөрөө ярьсан л да би хичнээн шүнийг тэр одоо тэр Америкт ганцаараа дэрэн дээрээ одоо найтаа хонсон гэж бодно гэд. За ингээд түүхэн иймэрхүү. Тэнгүүтээ маньхоо жоохон сөхөө аваад эхлэхээр одоо илүү өөрөө бол яг англи монгол хэлж ярина тий Америк зөндөө удаж байгаа young generation гэдэг юм л да залуу үе маань миний туулсан энэ зовлон туулах ёсгүй. Ягаад гэвэл эн чинь бүр өчөөхөн техник шалтгаантай эн чинь зөв хүн хүний заатаж хүн хүний заваа гэдэг ч юм бол энэ одооний энэ цаг үеийг хэрхэрч нийцэхгүй. Ягаад гэвэл болиулчих болоход одоо ерөөсөө амархан гэд тэр хүн болчиход л болохоор тийм амархан юм дээр ингэж буу зовлон болж идэг. Тэгтэл энийг хүмүүс дахиж мэдрүүлэхгүй тулд тэгээд ажиллая гэж ботсон. Тэгээ яаж ажиллах вэ гэхээр би угаасаа өөрийнхөө хийж чаддаг юмар л ажиллана гэж үзээд ингэж явж байгаа. Тэгээд Эрдэнэчимэг байгаа. Таны одоо тэр сэтгэлийн хар бараанд урсанд арилсан уу гэж би асуусан л да. Одоо та тэр хуучин нөхөртөөгөө ямар харилцаатай вэ гэсэн чинь бурхан болчихсон юм байлээ л дээ. Гэхдээ айгүй сайн сайхнаар ярьж дурддаг. Муу муухай байсан ч гэсэн бас битээр сайн сайхан үе бас байсан. Хүн маань бол энийг мэдэх ёстой. Тэгээд нөх хүн туслаад ингэ явж явах зөв болгоно. Тэглийнхэн тэр хар муу талдаа ингэж багсаж арилж ирсэн гэд муу дурсамжууд нь би өөрийгөө чангааж байгаа байх гэж хэлжсэн. Тэр бол надад бас айгүй тийм асуудлыг нөө мэдэх ажилтдаг хүний хувьд бол айгүй тийм ойрхон байсан. Өөрчн сэтгэл зүйч мегмаргаа гэдэг үр бас байгаа. Мегмаргаа болохоор сэтгэл зүйч хүн тэгээд би мегмаргаатай өөрийнхөө одоо амьдралын хамгийн хүнд хэцүү үедээ уулзсан гэх юм уу та. За бүр нэг хөл хацал зовлон бол үзээгүй л гэсэн л да. Зүгээр ихтэй ер нь сэтгэл зүйн хувьдаа маш хүнд хэцүү үдий одоо наслахтаа энэ өндөрлөгөөс харахад энэ зон шиг бол унж үзээгүй сэтгэл зүйн хувьд унж үзээгүй тэгээ тэр үедээ яг уулзсан. Хөт бүр сайн ээж автай байдаггүй нь харамсалтай. Иймээс зарим хүүхэд гэрээсээ дайжин зүрх сэтгэл нь шархалж өөртөө итгэх итгэлгүй болох нь ч бий. Ингэж өвдсөн сэтгэлийг ойлгож эдэрхтэн тусалдаг сэтгэл зүйч хэмээх мэргэжил байдаг нь юутай сайхан. Сэтгэл зүйч мэргэжлийнхээ ачаар хүүхдүүдэд дандаа тусалдаг нэгэн эмэгтэйг мегмар гэдэг. Тэр хэцүү бүхнийг давах хүч хүнд зөвхөн өөрт нь бие хэмээн ойлгуулж тэрхүү гайхамшигт хүчийг өөрөөсөө нээж болоход нь хүүхэд багчуудад төдийгүй томчуудад ч тусалжээ.
мегморгой бас нэлээд хэцүү үе байсан. Тэгээ бид хоёр уулзаж зөндөө удаа юм ярьсан. Тэгээ миний сэтгэл бол маш хөнгөрөөд гарсан. Тэгээд юунаас болоод яасны болохоор би энд ярихгүй дараа нэг өөр юмор илэрхийлж гарган дараа унших байх хүмүүс. Мегморгой ерөн сэтгэл зүйч мэрэгчлэлч нь бол нэг тийм сэтгэл ангаадаг юм бэлээ л. Тэгэхдээ би бас ингэж асуусан юм л да, сэтгэл ангаадаг та нар манар гэд асуухаар мегморгой болохоор сэтгэл зүйчд хүний сэтгэлийг ангаадаг юм аа гэд хүн өөрөө ангаадаг юм аа. Хэцүү бүхний давх хүчин тэр хүн угаасаа өөрт нь байдаг юм. Тэрийг л өөрөө олохт нь жоохон замчилж тусаална гэхээс биш сэтгэл зүйн хүнийг ангаагаад идэг юм байхгүй. Энийг ойлгочих юм бол бас манай сэтгэл зүйн шинжилх одоо энэ хэрэглээний сэтгэл зүйн төр арай өөр төвшөнд болно. Хүнийг мөнгө олохгүй ч гэдэг юм уу. Айгуу тийм чухал юмнууд ярьсан. Эмэгтэйчүүдийн төлөө гээл ингээд нөхөртөө задуулдаг ч юм уу. Тэр их хүмүүс буруугаар ойлгочтой гэх. Тийм юм. Би нөгөө за эмэгтэйчүүдийн эрхийн төлөө яг ажиллаж ирсэн. Тэгээд саяны Эрдэнэчмийн дүр энэ төр чинь яагаад таагүй ихээр гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх хууль гэдэг зүйлийг 17 оны намар батлуулах гэж улсын хурлаар батлуулах гэж иргэний нийгмийн байгууллагуудаас айхтар их кампани ажил хийсэн. Тэр үеэр манай байгууллага бол хаалганы цаана тэргээд аян өрнүүлээд явж исэн. Гэх мэтээр нөгөө бид нар болохоор бодлого талаас нь ажиллаад идэг тийм. Тэгэнгүүт энийг нь бас бодод гардан ажиллаад байсан хүмүүс байхаар сэтгэл хөдлөлгүй яах вэ? Гэхдээ саяных болохоор заавал тэр ажилласан ажлаагаа түүхэн сонсохоор айгуу тийм мундаг байгаа юм тийм. Намаа хэвлэлтэнд өгөхгүйд энэ дарцсны уншилт хийж яхад манай нэг төслийн багийн нэг эрэхтэй энэсийг уншааж яг уйлсан шүү. Тийм ямар мундаг юм бэ гээд. Бас нөгөө дөрвөлжиндээ оюутгчтай болохоор гойтой болохоор амар хүүхнийхээ хувьд жоохон дотоод хүмүүс айгу адилхан санаг. Цэцэрлэгийн гадаа хүүхдүүд гимнастик хийж байлаа. 6 настай оюун цэцэг охин цэцэрлэг рүү нь огт танихгүй 3 хүн орж явахыг харжээ. Тэгээд багшаасаа энэ юу хүмүүс вэ гэж асуувал хөгжмийн сургуульд хүүхэд шалгаж илсүүлэх гэж яваа улсаа гэж хариулжээ. Охин тэр даруй багштаа би ч бас шалгалт өгмөөрэй гэхтэн чиний нас болоогүй ахлах ангийнхнаас сонгох юмаа гэж хариулав гин. Охин би заавал шалгалт өгнө гэж уйлж бүр газар твтэн тийжилж гарлаа. Сандарсан багш нь түүнийг шалгалтанд оруултал охин ядхамгүй тэнцжээ. Оюун цэцэг ингэж ил бүх насаараа дурлах учиртай хөгжим хэмээх агуу гайхамшигтай холбогджээ. Хөгжмийн шалгалт өгнө хэмээн тийчлэн уйлж асан тэрэл охин хожимоо монголчууд бидний үндэсний дуу болох уртын дуун сонгодог урлаг мөн гэдгийг мэрэгжлийн хувь нотлож эрдмийн ажлаараа докторийн зэрэг хамгаалсан юм. Ийхүү тэр манай улсын хөгжмийн урлагийн анхны доктор болсон түүхтэй. Тэр их тийм гоё ойлголтчихсан. Манай хүн бол тийм засаршгүй өдрөг айхтар тийм харизматик юм байсан байхгүй. Сэтгэл татам гэсэн үг. Тийм сэтгэл татам ерөөсөө тэр уур амьсгалд байгаа 5 м орчим байгаа бүх хүний өөртөө баг бишрүүлэхээр тийм айхтар хүн байсан. Тэгээ би яг тэрнийх нь нэг болсон. Би болохоор тийм хүн бол биш. Би зөвхөн засаршгүй өдрөг гэдэг нь болохоор шууд шолоохон ингээд хилчдэг. Загнуул загинчдаг тийм байсан болохоор амар гой санагцсан. Тэгээд энэ дөрөвттайгаа уулзаж уулзрал ичээгч болол заримтаа цуцууд гэтэл зарим нээч зарим нэгчиг гэж бүгднтэй янз бүрийн сайхан холбоотой болоод нэг хэнийг хэлэхгүй би тэр хэлж болохгүй гэсэн. Би нэг удаа гадаа энэ номны 10 сард зохиол дээр гацчихсан байхгүй юу? 7 хоног бичиж чадаагүй. Ягаад тэгэхээр нэгдүгээр би архивын материал хэтэрхий их уншсан болохоор миний бичлэгийн хэлбэр айгуу тийм социалист монгол хэлтэй болсон, хүнд болсон. Нөгөө талдаа нөгөө хүн болгонтэй нуулцаад ямын судлаад ингээд уул авааш их материалтай болохоор яаж буулгасан гологдоод болтгоо. Тэгээ ерөөсө 7 хоног бичиж чадахгүй. Тэгээд гэрийнхаа тийм урагш ажил руу алхах гадаа ингээд зөксөжсэн чинь хөөй гэлсэн чинь ингээд харсны манай нэг дөр чи одоо мөнгө алдсан юм шиг юугээд газар шигштэй яваад байгаа ингээд манай хүн тавигт татсан зөксөжсэн. Би тэгээд жоохон ингээд хараад за яах вэ хэлэх үү яах. Өөрөөс нь нэг тийм сүртэй 2 3 уулдаж баах юм бичил тэрийгэ бичиж чадахгүй юм ихэр чи одоо санаа зовмор. Гэхдээ яах вэ гэж бодож байгаа. Хилээ тавьчихгүй би ингээд гацчлаа гэдгсэн чинь шууд загинди дээшээ хаар өөдрөгөө дээшээ ирч хүчтэй халах тэгжээтэл ч болно болгоод ирсэн биз дээ чи
химанч юу болоход ирсэн гэл. Алей чи одоо цогтой залбоотой алхаадах гэд. Ядаж цогтой залбоотой алхавал надад оюун ухаан чинь цогтой залбоотой болно чи гэд. Хөөчтэй шүү. Тэгэхээр заа бүүсэгт нөгөө их чи төгсчлөө гэд. Гүүхээрээ ишээ гүйж орч ирвэл. Тэгэл ээжсэн чинь оройн илүү маргааш нэлээ залгаж байна. За одоо яана гэж авсан чинь их ч юм уу охиныгоо өстэй амар загнчихсан уу гэд. Гэхдээ бас хүнд чинь ийм хатуу үг сонсоод загнуулах хэрэгтэй үе байдیں۔ Ингээд тийм болохоор чамд тэгсэн. Ч тэр чамаагийг аргацсан бол чи уйлж өнжөөд гачи юм болох байсан гэсэн. Гэх мэтэр дөрөвтэйгээ ийм холбоотой байсан. Сонсогчдоо сонирхуулгаад да. Би намын зураачдын нэг нь болох анташин төгсөн байгаа. Тэгээд хоёр дүрийг нь зурсан. Тэгээд бид нэр өнгөрсөн талааны хитэд байлаа. Уулзсан залуу зураачтай. Тийм, төслийн багийнхантайгаа зураачдын төлөөлөл маань уулзсан. Тэр нэг голцоо залуу зураачд маань цугласан л да. Ягаад тэгэхээр яг тэр өдөр нэг урчууд эвлээ хороо, зураач эвлээ хорооны шинэ жил давхцаад. Тэгээд урчууд эвл байдаггүй баг бүх зураач нүрээд ирсэн. Тэгээд бид нэр маш гоё нэг оройг өнгөрүүлсэн. Надад бүр маш амттай байсан. Яагаад тэгэхээр нөгөө зураачтайгаа зураг авчаад уулдч юусаа амжаагүй. Тэгээд номын ч өгч амжаагүй. Номын өгмөр байдаг. Тэгээд нэг юмсан бөөндөө гоё бүтээлээ затлаа гэж уулзаад. Тэгээд надад юу сонирхолтой байсан бүр манай зураачид нөгөө тухайн дүрээ зурхтаа юу ботож зурсан, ямар арга ажиллагааг ашигласан, ямар санаа илэрхийлж байгаа юм гэдгээ ярьсан. Тэгээд надад маш гоё байсан болохоор би ганцаараа дүрээ судлаад байсан вирусээ биш. Би биш л дээ зохиолчны багаараа л судлаад байсан юм биш. Манай зураач болгон дүрээ та судалсан байсан. Гоё санагдчихсан. Одоо чи чинь тэрийг ярилтаа. Манай ариун санаа болохоор манай номноос хотол цагаан гүнжийг тэгээд чинчлон гэд хоёр дүрийг зурсан байгаа. Тэр зургийг юу ботож зурваа. Би одоо асуучих. За хотол цагаан гүнжиг бол зохиолч үүдэр зүсгийн номынхон зургаас юу нэлээдүүлсэн. Тэгээд гоёл чимэглэнээс өөр ингэсэн утгатай байсан гэдэг утгаар нь бол гоёл чимэглийг дүрслсэн байдлаар нь. Тэгээд дүр нь болохоор өөрөө айгу тийм нэрсэн шиг дайчин гүнж өөрөө бол ном сум харавдаг, барилддаг. Тэгээд хамгийн гол нь өөр ингэсэн чанга үзэл бодолтой их юм үн цэнтэй тийм хүмүүс нь болохоор жоохон эргэтэлэх юм уу, жоохон иршүүд байдлаар зуръя гэж бодсон. Зүгээр нэг тийм бедрум кейс илүү шүрмэслэг. Тэгээд тийм жоохон хүчтэй ирнэ зөөлхөн царайд л гарахыг айгу хичээж зурсан. Тэгээд өнгө нь болохоор юм өөрөө хотол цагаан гүнж бол юм цэнхэр өнгөтэй байгаа. Тэгээд цаатал нь бол угаасаа ингээ хуучин буюу одоо хуучин цаг тоглолыг бид нар чинь киноноос болдгийн кино альс болдгийн хар цагаанаар илүү ингэж дүрсэлж хүлээж авдаг болохоор артлын хар болгоод цэнхэр нь бол зүгээр ингээ контраст байдлаар гэж бодсон юм. Хотол цагааны зургийг нөгөө ариун санаагаас аваад шууд хараад мэдсэн л дээ. Шүдэр цэцэгчийн номны тэр дүртэй тэрнээс сэдвснийг шууд харсан мэдсэн. Гэхдээ энийг нь өөрчлөлт өөрөөр яг буцааж санал тавиагүй. Энэ нь болохоор бас учир шалтгаантай. Хотол цагаан гүнжийг түүхийн эргэлтэнд дахин судалгаанд оруулж байгаа хүмүүсийнх нь нэг бол яалтчгүй сүдэр цэцэг зохиолч. Нөгөө талдаа хотол цагаан гүнжээр кино хийх гэж байгаа гэж хэдэн жилийн төсөл явж байгаа тий. Ирэх 23 жил гарах байх. Тэгэхээр нөгөө тэр хотол цагаан гүнжээ өөрийг нь тэр нэг херо дүр болгож гаргаж ирж байгаа. Тэгээд тэр үндэсний нэг дүрэл болж гарна шүү дээ. Гарчиж байгаа. Тийм болохоор тэрийг нэвдэж бүр цоо шинээр өөрөөр зуруулаад яах вэ гэд энэ чинь бид нэр цөөхүүлээ адилхан одоо уран бүтээлчд тийм болохоор шүдэр цэцгийн хичээн тэр хийж байгаа сэдвүүлсэн байг тэгээ хүүхдүүд магадгүй тэр юугаар нь хоногшоод явбал явг те энэ ч бас зүг байж магадгүй гэж бодоод ерөөсөө эсэргүүцээгүй за гэд хүлээж авсан байдаг юм аа. Баярлаа. Түүхийн хүнийг судлан гэдэг бас хэцүү мэлээ. Тэгээд дараагийн зураг маань найдан доржийн чин чулуун гэж юмхтэй байгаа. Тэгээд найдан доржийн чин чулуун гэдэг чинь. Тэгээд та нөө судлаа алга зургуудын видеог нь явуулсан. Тэгээд би бас нийтийн видеог нь үзээд тэгээд энэ ихтэйс төрсэн сэтгэлийнхаа зураачхаа үед би чинь иллюстрашн илүү тэр төрлөөр зурдаг болохоор одоо тийм хүүхэлтэй айгу хүчтэй баатар шиг санагдсан байхгүй нэг картун ч юм шиг төрхөнтэй айгу тийм тастаа үдчих кьют гэж хэлнэ шиг. Ямар ч байсан тийм айгу хайр татам нэгтэй харагдсан байхгүй. Тэгэл бүр амар чиби биш. Тэгтээ яг ингэ нүдэн дулаахан байдлаар кьют тал руугаа зурсан. Тэгээд арталт нь бол Монголын эмэгтэйчүүдийн сангийн одоо логог жоохон ингэ дүрслээд
гэж зорьсон. Найдан даржин Чинчилон гэж эмэгтэй болохоор уул мэрэгчлэн хуульч эмэгтэй. Энэ хүн яагаад энэ номонд орсон бэ гэхээр энэ номон дээр хүний эрхийн төлөө хүнийг бодож ажиллах, тэгээ хүнд буян болж ажиллах гэдэг том ойлголтууд байдаг. Буян хийх гэдэг ойлголтууд. Энэ ойлголтуудыг бид нэр бас арай өөр өнцгөөс нь гаргахыг хичээсэн. Энэ буян гэдэг ойлголтыг орчин үед хүний эрхийн агуулгаар байжуулаасаа би хүмүүнлэгийн ажлаас гадна бас нөгөө талдаа хүний эрхийн төлөөх ажлууд бол бас хэрвээ шашинтай холбоод уламжлалтайгаа болох юм бол бас буяны хэлбэр мөн гэдэг үүднээс бид нар хэд хэдэн дүр сонгосон. Тэрний нэг чинчлөөгч нөгөө талдаа энэ нэг зөвхөн нэг үнцэх нь энэ манай бүх дөрүүд айгу олон тарлын юм хийж бүтээсэн олон тийм өнцгтэй хүмүүс байгаа. Нөгөө талдаа болохоор эмэгтэйчүүдийн болон ер нь хүний хүүхдийн эрхийн төлөө мөнгөө хандуулна гэдэг бол монголчуудад ерөнхийдөө шинэ ойлголт. Иргэний нийгмийн байгууллагууд энэ талаар 20 жил ажиллаж байгаа боловч шинэ ойлголт. Тэгэхээр чинчлөөгчийн хийсэн болохоор Монголын эмэгтэйчүүдийн сан гэдэг байгууллагыг үүсгэн байгуулад анхны захирлаар нь ажиллаад энэ сангийн ажиллах зарчим болохоор филантроп буюу хандвар хүмүүсээс мөнгө босгож аваад тэр цугласан мөнгөө тийм хүний эрхийн төлөө тийм тасралтгүй үйл ажиллагаанд зориулдаг. Галыг унтрахаас гадна галд төмөр гарахгүй шалтгааныг дарах гэдэг бас нэг асуудал байдаг тий. Тэгэхээр энэ Монголын эмэгтэйчүүдийн сан бол чинчлөөгч хийж ирсэн зүйл нь тэр цаад шалтгаан руу хандсан зүйл. Үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан олон эмэгтэйчүүд байгаа. Тэднэрээ маань нэг төлөөлөл гэж оруулсан дүр байгаамаа. Тэгээд чинчлөөгчийн охин нь бас ээжигээ дагаад нийгмийн байгууллагад олон жил ажилласан эмэгтэй байдаг шүү дээ. Гүнж төвгээд охтын эрхийн төлөө ажилладаг. Ялангуяа нөгөө хамгийн том ажлуудын нэг гэхээр өсвөр насндаа насан туршид байхдаа ээж болчихсон охтын асуудал гэдэг аюу хүнд асуудал байдаг. Нийгмээс маш олон буруу талтай тулгардаг. Тэр чинь хүүхэд байхдаа ээж болчихоор хүүхэд насны эрхийн асуудал тэгээд сурч боловсрох боломж болцооны асуудал гэдэг бүхэлдээ нөгөө эртээж болсноороо бүхэлдээ тэр хүний ирээдүйн амьдрал наандаж эзэн засгийн баталгааг болдог. Цаандаж одоо хувь хүний өөртөө итгэлээс өсвөлээ тий. Тэгээ ерөнхийдөө ганц бие ээж болчих гэсэн үг та залгаараа. Тэгэхээр энэ охтуудтай ажилтдаг тийм чухал байгууллага. Тэр охин бас үсгэн байгууллагад ажиллаж исэн гэдэг юм. Гэр бүлээрээ л тийм ийм дүр байгаамаа. Номыг бас унших явцад айгүй гоё нэрнгээсээ л маш урам зориг авч ийсэн. Яхаарахгүй нөгөө одоо хөв хүн чинь насан туршид нэг identity гэдэг нь бие хүний юугаа олох гол явахтай айгүй их тийм шантрах ч юм уу эргэлзэх олон асуудал тулгарч байгаа хгүй. Одоо надад ч тулгарч л байгаа. Тэнгүүтээ энэ дөрүүдээс харангуут ерөөсөө л чихүү зориг, чин хүслэл тагсан. Тэрнээс яг ингээд харагдах байдал идэх ч юм уу. Одоо нийгэмд ямар нэгэн үүрэг хүлээх ёстой гэдэг. Тэрнээ зөвхөн уягдаагүй яг өөрөө чин зүрхнээсээ яасан тэр нь одоо өөрийнх нь тэр одоо маш олон үнцийг гаргаж чадсан юм шиг санагдчихсан. Одоо бас хүмүүст нэг феминизм гэдэг ойлголтыг бас танаас сууж удаад феминист гэхээр одоо тэгээ Монголын суурин гэх юм уу тэр нь ямар ялгаатай бас байх уу? Тэр талаар феминизм гэдэг чинь уул нь онлынхаа нь юугаар эрэгтэй эмэгтэй хүмүүс болон хинч бай хүүсээс үл хамаарч тэгш эрэхтэй тэгш боломжтой амьдрахыг л тэр амьдрах ёстой гэдэг л агуулгатай байхгүй юу. Тэгэхээр зөвхөн эмэгтэйчүүд эрхээ эдлэл жаргаад ирчүүд тэгээд дарагтаатай гэсэн утга биш. Хин нь ялгаагүй амьдрах гэсэн агуулгатай онол л доо. Гэхдээ энэ нь нэг зөвхөн эмэгтэйчүүдийн эрх юм шиг ойлгогдоод байдаг нь болохоор анхнаасаа буруу ойлголоор түгээцэндээ ч байдаг байж магадгүй. Нөгөө талдаа түүхэн уламжлал, соёл, зан заншил тэгээд улс төр эдийн засгийн эрхийнхаа нөхцөл байдлынхаа хувьд ч хөө тэгээд эмэгтэйчүүд нь жоохон дарлагдаж дараа явсан үе байдаг. Тэрнийг бол одоо энэ чааж очиод маргаад бэтгэлцээ тах ерөөсөө нэмэргүй. Дарлагдаж дараа буураа явсан гэдэг байгаа шалтгаан нь дандаа ч зүгээр задуурч нүтлээд явсан утга ерөөсөө биш. Задуурч нүтлээд явсан үе байгаа. Юм да хүмүүс байгаа нэг хэсэг. Яг хүнийхээ бие махбодынхаа хувьд бид бараа мэт байдалд орсон эмэгтэйчүүдийн хэсэг байгаа түүхийн хэсэг. Нөгөө талдаа эдийн засгийн хувьд илүү ядуу буурай. Бүтэн тогтолцооны хувьд эмэгтэйчүүд ээлгүй байсан олон жилийн бүхсэн юмных нь үр дүнд эмэгтэйчүүд сул дараа эдийн засгийн хувьд буурай болчихсон тохиолдол байгаа. Ийм юм түүхэн шалтгаанаас нөгөө нэг 90% доотшоо орчоод нэг хүүсээ татаж гаргаж ирэх гээд тэр нь тэгээ ялцчихгүй эмэгтэй юм чинь. Тэгээд тэр эмэгтэйчүүд эрхийг ярьсаар байгаа энэ агуулга нь зөвхөн эмэгтэйх гэж ойлгогдоод идэг болчихсон байх.
Гэтэл үнэндээ адилхан. За энэ тухай хариултыг болохоор би одоо өөрийнхөө өнцгөөс хариулаад тахын цааш энэ бол илүү том асуулт л та. Наад захын судалгааны дүнгууд л харуулж идэг 17 онд. Одоо миний уншсанаар хамгийн том гендерийн холбоотой судалгаа бол 17 онд үндэсний статистикийн ерхий газраас гаргасан хүчирхийллийн нөхцөн үнэн гэдэг судалгаа байдаг. Тэр судалгаанд ирлэхэд монголчуудын тэр 20-од мянган эмэгтэйгээс судалгаа авсан 21 аймагаас төлөөлөлд оруулаад тэнгуүтэл 3 эмэгтэй тутмын нэг амьдралын ямар нэг хүчирхийлэлд өртөжсэн ч юм уу өөрсдөө хариулж байгаа шүү дээ. Гэх мэтээр айгүй айхтар тоонууд байдаг. Тэгээд урьдчилан жил бага насны хүүхдийн хүчинд гэмт хэргийн түүхийн шийдвэрлэлийн байдалд нэг судалгаа би ажиллаж исэн. Дахиад 3-4 хүнтэй хамтарч ажилласан л да. Би тэр багт нь орж ажилласан. Тэрэн дээр л гэхэд 15-аас 17 он 15 3 жилийн холбоотой шүүхийн материал дээр хавц зэрэгтээр судалгаа хийсэн. Тэгээд хавц зэрэгтээр судалгааг 50 хавц зэрэг суулж авчираа тэрэн дээр бүр дэлгэрэнгүй судалгаа хийсэн. Тоог нь би санахгүй. Тэгэхдээ 50 хавц зэргийн цаана одоо нэг хэрэгтээр нэг хавц зэрэг үсгэж байгаа шүү дээ. Тэгэхээр 50 хавц зэргийн цаана 50 охин байгаа гэж бодож болохгүй 60 талч иж магадгүй. Яа тэгэхээр бүлэглэн нэг хүчингийн үйлдэл 2 охиныг зэрэгчүүд юм янз янз хавц зэргийн онцлогоос 14-өөс доош насны охтууд шүү дээ. Гэмт хэрэгт нь болохоор бас 50 хавц зэрэг байлгаа 50 хүн биш. Бүлэглэн хүчин хийсэн тохиолдлууд чамгүй. 50 хавц зэргийн 70 хэдэн олд өдөгчтэй хэрмэр хэдэн сар уншиж их шаналж унссан. Тэгэхэд тэр дунд болохоор за нэг 60 хохирогч хүүхэд байлаа гэхэд тэрнийх нь 2 билүүдээ эрэгтэй хүүхдээсэн банд нар байсан. Үлдсэн охтууд хүчин хийсэн гэмт хэрэгтнүүд дунд нь бүгд 100% эрэгтэй байсан гэдэг ч юм уу тий. Энэ судалгааны дүнгээс одоо цааш нь ургуулж ингэж дүгнэлт хийх ёстой л доо. Тэгэхээр хүүхдийг хүчнээд байна гэдэг чинь өөрөө бас хүчирхийллийн гэмтэрэг бол цэвэр хүчний гэмтэрэг байдаг, эрх мэдлийн гэмтэрэг байдаг. Гэр бүлийн хүчирхийл ялгаагүй. Яагаад тэгэхээр хүн өөрийнхөө дийлэх чадах, өөрөөсөө сул дорой гэж утсан хүнд л хүчээ харуулдаг. Хүчин тэгтээч тэр гэр бүлийн хүчирхийлээр задарч нүтгэжтэйч тэр өөрөөсөө сул дорой хүнийг л яа. Хүчний гэмтэргийн хүч гэдэг харьцаа чи яаж үүссэн бэ гэж бодохоор бүхэлдээ тогтолцооны асуудал. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг охтуудыг ч юм уу хүчиндэж болно гэдэг тэр албан босоор өгсөн зөвшөөрөл биш үү? Тэр зөвшөөрөл гэдэг байгаа тэр албан босын юм чинь нийгмийн уламжлал заншил энэ олон бүхсэн юмнаас өвдөлтэй. Ингээд яваад идэг. Тэгэхээр нөгөө эмэгтэйчүүд тэгш эрэхтэй энтер гээд бас жоохон өрөөсгөл. Нөгөө гайхамшигтай урам зоригийн түүх гэхээр дөрүүдийн маань түүхүүд бүгд урам зоригтой. Тэгээд гайхамшигтай л байгаа юм л да. Заримтай нь 2-3 удаа уулзаал тэрийн ажиллаа хийж яхад нь очиж хараад ч юм уу тий янз янзаар л судлаа. Тэгээд хувийн амьдралынх нь хэцүү хатуугч сонслоо судлаа. Тэгэхээр энэ хүмүүс нөх хүнээс онцгой төрчихсөн хүмүүс ерөөсөө биш. Гоцгойд бүр үнэхээр хүмүүс биш. Тэгээд зарим нь ч бол тэр тухайн яг авиас гаргасан амжилт дээр зарим нь бол төрөлхийн тэр авиастай генус байгаа. Гэхдээ тэглээгээд бусад бүх амьдралынхаа явцал дардан гэлтсэн бол биш л байгаа юм л да. Одоо зарим нэг дүүртэйгээ яриад явж байхад асууж байгаа танд сайн найз байгаа юу гэд. Одоо тань шиг ийм юмыг тулж байгаа хүнд сайн найз байгаа юу гэд хариулахгүй байх чийтэй байхгүй. Амьдралынхаа юмд алдсан байдаг. Бид нэр одоо амьд ахудаа нэг хүлээн зөвшөөрөөд яхаа тутмаг юм хүн төрөлхтний чанар ч юм уу хүмүүсийн чанар ч юм уу монголчууд ч юм уу бөөмэд. Гэхдээ нэг зовлонтой үед иргчин үлдсэн хүн найз чинь байдаг гэж үг байдаг. Гэтэл надаа болохоор бас тэрнээс гадна жаргалтай үед бас дэрэгчин үлдсэн хүмүүс найз юм байна гэж бас бодсон. Амжилтыг чинь атаархалгүйгээр цагаан атаархал байж болох л хийж бүтээх урмаа болгоод урагшилж болно. Гэхдээ бас амжилтанд нь ингээд бахархаад хүндлээд тэгээд тэрийгээ ил тод хилээд явж чаддаг бас чадвар бол их чухал юм шиг байлээ. Тэгэхээр манай дөрүүд харамсалтай заримд нь байхгүй тийм гарч ирээгүй. Заримд нь бол тийм найзууд нөхдүүд нь гэр бүл нь байсан. Нөгөө талдаа хүний амьдрал чинь угаасаа жаргал зовлонтой ирээн бараантай гэдэг эднэр маань болохоор хүн л учраас бүгднгийн л бас үдэрч тулсан хүмүүс байдаг.
хийж байгаа ажлынхаа онцлогоос хамаарат нөхөр нь ойлгоогүй эсвэл өөрөө ч нөхрөө ойлгоогүй мэдгүй ойлголцож чадаагүй улмаас ганц бие амьдралыг туулсан ч байдаг, эрс салсан ч байдаг. Зарим нь цаг хугацаа ажлаасаа болоод цаг хугацаа олдоогүй улмаас ганц хүүхдэлийг төрүүлсэн, зарим нь хүүхдгүй ч юм уу тий. Ихэнх нь хүүхдтэй ганц хүүхд төрүүлсэн. Тэрэндээ одоо дахиад нэмэх байсан юм аа. Одоо ганцаардж байна гэдэг чинь нөө хүүхэд нь ганцхан хүүхэд шүү дээ. Гадагшаад сурах явчихсан. Тэгээ тань ижлэний өвд болчихсон байлаа гэд ганцаараа байж байгаа. Тийм байсан. Зарим нэг дүр маань мэрэгжлийнхээ хувьд байж болох карьерийн бүх орлыг хашаад хийх бүтээхээ хийгээд одоо тэтгэвчтэй байгаа эмэгтэйчүүд ч байгаа. Насны ирэхээр хүний тийм хараач байгаа. Биеийн эрүүл мэндээсээ болоод тэгэхээр нөгөө бидэн шиг л адилхан л хүмүүс л байгаа юм л да. Гол нь яг юуг зарсан, юуг хийж чадах вэ? Тийшээ яг чигээрээ харж чадсандаа л хийж бүтээсэн. Тэрнээс ш бусад бүх талаараа нийл тултыг тулж байгаа. Тэгэхээр нөгөө энэ ном урам зориг өгөхөөс гадна өөрийгөө нэг тийм адилхан шүү гэдэг хүмүүс бас мэдэрхэл ёстой юм шиг санагдсан. Тэгэхгүй бол хитрхийг гэлцсэн байгаад байгаа болохоор сүрэндэнд дарагдах үе ч хаяа санаа зовоод байх юм үгүй л бахал та. Одоо тэгээд ном маань альбиасаар нийлж 1 сарын 9-нд хийсэн. Альбиасны нээлттэй 1 сарын 9-нд нөгөө Тэнгисийн уртлын Эмэн Тауэр гэдэг Монгол Тауэр гэсэн юм да. Эмэн Тауэрын 17 давхарт идэг. Эмэн 17 гэдэг уран зургийн тэм галерейд гарах гэж байгаа. Энэ нээлт маань 4 өдөр үргэлжлэнэ. 9-ний өдрөө болохоор яг тийм нээлт үндсэн нээлт хийн. Тэрэн дээр зураачид маань, дөрүүд маань тэгээд төсөлтэй холбоотой хүмүүс гээд ирэх бах. Тэгтээ нөө заалны маань багтаамж 100 хүнээс авч болохгүй байгаа учраас энэ нөгөө ирэх дүр зочдоос хамаарат хүнийхээ тооноос хамаарат урилгаар босуугаа шийдэх юм. Тэгэхээр нөх хүний тоон хүртэл яалтчгүй бид нэр энэ нээлттэй олон нийт нээлттэй хийж чадахгүй ч магадгүй. Гэхдээ санаа зовлтгүй. 1 сарын 10-нд нь дахиад нэг үйл ажиллагаа болно. 10-ны өглөө 10 цагаас эхлээд 16 цаг хүртэл STEM салбарыг танилцуулах өдөрлөг бүтэн болно. STEM гэдэг нь болохоор одоо яг орчин үед улс орныг илүү хөгжүүлж магадгүй. Тэгээд орчин үеийн чиг хандлагын технологи энтерс нийцсэн. Дээр нь хамгийн өндөр орлоготой ирээдүйтэй салбар гэж хэлээд байгаа. STEM гэхээр science, шинжлэх ухаан, технологи, инженер, арт буюу урлаг, тэгээд математик гэдэг энэ салбарыг энэ өдрлийг болохоор илүү ахлах ангийнхан зориулж хийж байгаа. Мэргэжлээ сонгохгоо явж байгаа хүмүүстүүдэд энэ хорвоод ирчин бас хуульч эдийн засагчаас өөр мэргэжлүүд бас байдаг гэдгийг харуулах гад энэ нь илүү ирээдүйтэй гэдэг. За энэ өдрлөгөөр юу хийх вэ гэхээр энэ салбартай холбоотой бүхэл сайн сайхан байгууллагууд хүүхдүүдэд энэ мэргэжлийг сонгохын давуу тал сонгохыг хүсчээл хаашаа хандах вэ? Ямар сургууль байдаг, ямар тэтгэлэг байдгийг, IELTS-ийн онооч хэд байх юм, Монгол сурах юм бол тийшээ, гадагшаа сурах юм бол тийшээ гэдэг тийм нээлттэй мэдээллүүдийг өгнө. Дээр нь номонд маань орсон энэ салбарын дөрүүд маань бас ирнэ, дөрүүдтэйгээ танилцж болно. Манай анхны эмэгтэй геологч Гэрлгвай. Тэгээ номонд орсон тэр системийн компьютерийн мэдээллийн инженер гэдэг бас нэг ямин гэж эмэгтэй ч юм уу тий. Арт салбараас цэрбэлийн ариун агч ч гэдэг юм ингээд хэдэн дөрүүд маань ирнэ. Дөрүүдтэйгээ тэгээ танилцаад сайн мэдээлэлээ авч болно. Тэгээд баярлаж талархаж буй юм болохоор энэ өдөрлөгөөр хамтарч ажиллах байгууллагууд нь одоо iTools, Empasoft ч гэдэг юм уу тий. Kids Code ч гэдэг юм ингээд энэ салбарын тэр түүчийг байгууллагууд оролцсон. Тэгээд энэ байгууллагууд өөрсдийнхөө зүгээс оролцож байгаа хүүхдүүдэд боломж нэх юм. Тухайлбал Empasoft-оос 3 сард болох Women in Tech гэдэг 1000 оролцогчтой тэр нэлээд өндөр такстай ажиллагаанд манай хүүхдүүдээс оролцуулна гэж байгаа. Тэгээд бас нэг тийм хүүхдүүд зориулсан сургалтууд явуулж эхэлж байгаа. Тэрэндээ бас ганц хоёр хүүхдийг хөнгөлөлтөө юм уу үнэгүүгээр оруулах байх гэдэг ч юм уу боломжууд нээж өгч байгаа. За тийм өдөрлөг болно. Тэгээд 10-ныхаа орой болохоор бид нэр Her Story гэдэг эмэгтэй түүх гэдэг нэг тийм event-ийн манай номонд орсон 3 эмэгтэй дүр, тэгээд 3 эмэгтэй зураач, тэгээд 6 хүнтэй
энэ хүмүүс өөрсдийнхөө түүхийг хөгжилтөөгөөр ч юм уу тий үнд хэрэгтэйгээр өөрсдөө ярьж өгөх юм байгаа. Ийм нэг өдөрлөг байгаа. Энэ дээр бас нэг давхар нээлт явна. Үндсэндээ 10-ны тэр STEM төлбөр бол хүүхдүүдэд зориулсан нээлт болж байгаа. Өсвөр насны хүүхдүүдэд орой болохоор яг тэрэн зарж ирэх хүмүүст зориулсан бас нэг жижиг нээлт байгаа. За тэгээд 11-ний өдөр нь болохоор хагас сайн өдөр байгаа. Бямб гарагт болохоор тэр чигтээ эцэг их хүүхдүүдэд зориулна. Энэ дээр болохоор хүүхдийг урлагаар тэр дотроо номоор тэгээд уран зургаар хүмүүжүүлэх тийм арга зүй талын баг зэргийн тэр жижигхэн сургалтыг эцэгчүүдэд зориулж хийн. Нөгөөд эцэгчүүд тэрийг сонсож байх зур нөгөө талд нь ч юм эсвэл эхний цаг хүүхдүүдэд зориулсан номын уншлага болно. Бид нэр ирж байгаа тэр хүүхдүүдэд энэ болохоор арай бага насны хүүхдүүдэд байх. Гэхдээ нэг 5-аас дээш насных байвал зүгээр. Энэ хүүхдүүдэд бид нэр тусгай уншдаг, гой хоолойтой уншдаг мэргэжлийн хүмүүсээс номны дүүрүүдээс үлгэрийг нь уншиж өгөх тийм юм байгаа. Монголд болохоор бас ийм соёл хөгжиж байгаа боловч дутмаг байдаг хүүхдэд цуглуулад ном уншиж өгөх. Энийг хийх гэж бодож байгаа. 11-ний өдөр. 12-ны үе бүтэн сайнныхын орой болохоор илүү тийм академик төвшний нэг баг зэрэг панел хэлцүүлэхтэй тийм хэлцүүлэг явах. За тэгээд бүтэн сайнны орой тэгээ хаалтаа игээд дуусах байгаа. Бид нэр 4 өдөр бол тэнд бүтэн тэгээ бужигнана. Тийм нэрээ номын нээлт гэхээр нэг онцлогоо хэлэх юм орсон байна. Энэ номонд орсон 50 уран зураг байгаа тий дүрийн зураг. Галерейд хийж байгаа шалтгаан нь болохоор энэ зургуудыг бид нэр их хуваар нь ханд нь үлгөөд уран зургийн үзэсгэлэн багхгүй юу. Тэгэхээр хүүхдүүд үзэгчд уншигчд сүм ирээд зургуудыг их хуваар нь томоор нь жижигээр нь тий байгаар нь үзэж тийм гоозон тийм таашаал авах боломжтой байгаа. Тэгээд бас нэг тийм боломж байгаа. Энэ дээр ийшээ ирсэн хүмүүс энэ их хувь зургуудаас худалдаж авах боломжтой. Үн мөнгө нь хэд байхыг мэдэхгүй байна. Зураач нартайгаа тохирох асуудал байгаа. Энээс олсон орлого нь тэгээд эдгээр зарсан зураач руугаа шилжих юм байгаа. Учир нь бол манай номонд орсон бүх зураачид одоо бидний төслийг санааг дэмжиж өөрсдөө сайн дураараа үнд төлбөргүй үн хөлсгөө оролцсон байгаа. Тэгэхээр бид нэр аль болох энэ зургийг тодтолдож борлуулад үнийг нь өгөх тийм зорилго өөрчилж байгаа. Номны зургуудыг бас номоосаа харсах нь мэдчих бах тий. Тэгэхээр их хуваараа бол гой зургууд байгаа. Тэгээд зураач нар нь байж байвал бас танилцах боломжууд бас байгаа. Дөрүүд маань нээлтийн үед ингээ хуваагдаад ирэх бах танилцах боломж байгаа. Нээлтийн үеэр бас мэдээж номоо худалдан борлуулна тийм 4 хоногийн арга хэмжээ байгаа. Тэгээд бас номоо зэлэндуулаад маш олон гоё хөтөлбөр баг хөтөлбөр гэсэн үг шүү дээ. Нэвтрүүлэг оролцох юм шүү дээ. Нөгөө жирийн нэг нээлт бол хийхгүй юм шиг байгаа. Зураг тавиулаад хүн ирж үзүүл үз болов гэж хаяхгүй санаатай. Тийм энд ч бас ном гаргасантай адилхан мөнгө төгрөг цаг зав сэтгэл оюун бас зарцуулагдаж байгаа. Тэгтээ хийн. Тэгээд ирээрээ гэж хэлээ да. Баярлалаа. Тэгээд бас уянгаагчтай маш их баярлалаа. Энэ түүхэн гэж хүлээж авч байгаа би за түүхэн номын бас ингээд бүтээлээ оруулах тийм тусгах боломжийг олгосон их баярлж байгаа шүү. За манай номонд орсон баярлж байгаа. Тэгээд яг подкастынхаа төгсгөл голдоо бас өсвөр насны хүүхдүүдийг голчлмаар санагдчихлаа та миний хувьд. Одоо яг эмэгтэй хүн болох тийм нийгмийнхаа одоо бүх юмыг хүлээж авч байгаа энэ наснд байгаа охтуудтай та яг уран зургийн түүх гэдэг нь ханахаа зүгээс юм уу эсвэл олбрын үүсгэн олгох зүгээс юу хэлэх вэ? Би номондоо орсон хэсгүүдээс л хэлээ да. Би хавчилж өөртөө хэлэх биш. Номны өмнөх үгэн дээр би нөгөө энэ олон хүнтэй ажилласан болохоор нэг эдрээгээ давж өөрөө юм хэлнэ гэдэг бол бас хэцүү басан. Энэ дээр ингэж бичсэн байгаа. Гайхамшигтай уран зургийн түүхүүд номын уншигч охид эмэгтэйчүүд номын дүүрнийг бүрээс уран зориг авч эмэгтэй хүн чадахгүй хэмээн өөрийгөө хүүсээрээ тодорхойлдог явцаа байдлаасаа салаасаа гэж хүссэн юм аа. Нэгч болтгой хүнд бидний ном уран зоригийн ундраг болж хэмээн бидний зарлах бэлхэн тэрэ гэжсэн. Тэгээд бас нэг өгний номын хойтолд зарим дөрүүдийнхаа хэлсэн үгнээс бичсэн байгаа. Би сүүлийн хоёрыг нь уншаад өгчээ тий. Дамтны пагмд бол ийм үг байгаа. Бүх Монголын бүсгүүчүүд эрдэм боловсрал дэвшин хөгжиж эрхчлөө гэдэлтвэ гэж хэлсэн байгаа. Нөгөөх нь болохоор сонмын удуулгай гэж дүр маань хэлсэн байгаа. Сэтгэлийн ихээхэн хатуужил биеэд ажиллах зоригтой байж насаа голохгүйгээр сурч мэдэх хэрэгтэй гэж хэлсэн байна.
Ингээд бидний ярилцлага өндөрлсөн байгаа. За тэгээд уншигчтай бас хандаж хэлэхэд энэ бол хүүхдийн зурагт ном гэдэг хүүхдэд зориулагдсан хялбархан тексттэй байдаг боловч цаана одоо утга агуулга философийн хувьд асар гүнзгий судалгаатай бүтээл байдаа гэдгийг бол энэхүү гайхамшигтай урам зоригийн түүх ном маань батлаж харуулж байгаа болов уу гэж бодсон. За миний хувьд гэх юм бол одоо би эмэгтэй хүн гэхээсээ илүү нийгэмд бас жоохон ялгаатай байдлыг туулдаг. Дээрээс нь зөвхөн миний эмэгтэй хүн гэдгээс шалтгааллахгүйгээр би хүсэл мөрөөдлөө сонгож болдог, би мэрэгчлээ сонгож болдог, би амьдралынхаа замналыг сонгож болдгийм байна гэдэг урам зориг бол би нөхөө гайхамшигтай урам зоригийн түүхэн номоос л авсан байгаа. За тэгээд магадгүй бас өсвөр насны хүүхдүүд одоо манай 10 жилийн хүүхдүүд маань сонсож байгаа болвол энэ номонд маш олон төрлийн мэрэгчлээ эмэгтэйчүүд байгаа. Заавал одоо эмэгтэй хүн хийж чадах уугүй юу гэдгээсээ үл хамааран өөрийнхөө хүсэл эрмэлзэл бэр чадал дээрээ тулгуурлаж гой гой мэрэгчлийг залгуулж байгаа юм эмэгтэйчүүд байгаа. Тэгэхээр мэрэгчлээ сонгох гэж байгаа, цаашдынхаа амьдралын чиглэлийг сонгох гэж байгаа, өөрийгөө хэрхэн сонсохоо мэдэхгүй байгаа хүүхэд залуучуудад энэ ном маш том хөрөнгө оруулалт болно гэдэгт би бол бүрэн итгэлтэй байгаа. За тэгээд ягаад ч юм урам зоригийн түүх гэдэг ном зөвхөн ном төдий биш, ямар нэг зүйлийг ингэж эхлүүлж, ямар нэг зүйлийг асааж нэг тийм гоё хөдөлгөөн өрнүүлж байгаа юм шиг надад бол санагдсан. Тэгэхээр манай эмэгтэйчүүд хүчтэй, манай гүүгүүд залуучууд гэсэн хүчтэй. Хамгийн гол нь бид нэгнийхээ ялгаатай байдлыг өөр замналыг туулдаг, өөрийн зовлонтой гэдгийг ойлгох нь хамгийн чухал юм аа гэдгийг бол уншигчийнхаа зүгээс хэлмээр байна. Ингээд 1 сарын 8-нд MN17 галерейд бүгдээрээ нийлэн дээр уулзцгаая. Түр баяртай. Хүмүүн төрлөختний дотроосоо хүндийгээр тарлагдсан соёлоор түүчэлсэн эмэгтэй олон бид нарч эрдэм соёлдоо боловсрсон хамтын байдалтай эрх биш одоо дэвшицгээ хамтын байдалтай эрх биш одоо дэвшицгээ